Би ахаад маш тодорхой байлээ. Монгол улсын ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг тухай улсын их хурлын тогтоолын төслөөр итгэл үзүүлэхдээ нийт гишүүний улсын их хурл хэдэн гишүүнтэй байлээ? 126 гишүүнтэй. 126 гишүүний 64 буюу түүнээс дээш гишүүдийн дэмжснээр итгэл үзүүлдэг. Тэгэхээр 100 гишүүн санал хураалтанд байна уу? 126 гишүүнтэй байна уу? 80 гишүүн хуралдаанд оролцсон байна уу? Тэр итгэл үзүүлэх хэсэг нь 64 гишүүнд доотлон дэмжсэн байх хэрэгтэй байхгүй юу? Маш товчхон. 64 хүрэхгүй л ойлгомжтой шүү дээ. Энэ маш ойлгомжтой юу байхгүй юу? Дэгийн залтахгүй. Тэгэхээр ер нь бол анын нууц санал хураахад бол авчирсан намын бүлгийн санал бол огт дэмжсэн дэмжээгүй ч тооцохдохгүй хаягдгал юм байна тийм ээ. Зөвхөн нууц санал хураалтан дээр хэрвээ дахиад хэлий хэрвээ шүү. Хэрвээ ороогүй болвол энэ бол эсрэг санал өгсөнд тооцогдохгүй гэсэн. Илээр санал хураавал эрдсэндээ орсон гишүүд эсрэг санал өгсөнд тооцогдно. Дэмжсэнд ч тооцогдохгүй. Нууц санал хураалтанд хэдэн гишүү орно? Нууц санал хураалтаар хэдэн улсын их хурлын гишүүн нууц санал хураалтыг хууц авна. Яг тэрнгээрээ л тоологдоод явна. Гэхдээ нийт гишүүний олонхоор шийдэгдэн асуудал. Улсын хурлын тамгын газраас дүүлийн дэгийн хуультай холбоотой энэ асуудлыг ер нь авчирсан намын бүлэгт эртнээс хэлж тайлбарлах гэдэг юм уу те? Ер нь юм гаргалгаан бүтээл бодлого юм. Хэлсээс Арс намын бүлгийн гишүүдтэй уулзсан Арс намын бүлгийн дарга гишүүд тодруулсан чуулганы хуралдаа эхлэхээс өмнө энэ асуудлыг ярьсан мөн төрийн байгуулалтын 1003 дээр бас яригдсан шүү дээ энэ асуудал. Яригдсан. Тэгэхээр Арс намын бүлгийн дарга бол Арс намын бүлгийн гишүүдтэй яг энэ чуулганы хуралдаа эхлэхээс өмнө энэ асуудлаараас надаас тодруулсан. Үүнийхээ дагуу би ерөнхий найрагчдын даргийнхаа хувьд бол хариулсан.